Eagle-тэй хамтгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Тоонтой хөтөлбөр эхэлж байна. За банкнд хадгаламж нээлгэх, эзэмшдэг хувьцаанаас ноогдол ашиг хүртэх, за зээл авах, эсвэл унаж байгаа автомашин үйл хөдлөх хөрөнгөө даатгуулах гэд та бидэнд өөрийн болон гэр бүлийн хэрэгцээндээ санхүүгийн үйлчилгээ авах хэрэгцээ байнга гардаг. За 2025 оны байдлаар манай улсын нийт хүн амын бараг 3.1 буюу 1.4 сая хүн ямар нэгэн байдлаар даатгалд хамрагдсан бол банк бус санхүүгийн байгууллагаас 3.1 сая хүн зээл авчээ. За Эрдэнэс 5 толгой компани хувьцааг Монгол улсын 3.4 сая хүн эзэмшиж байгаа бол үүнээс арай өргөн хүрээнд буюу нэг хүн дунджаар 2-3 банкны данс эзэмшигч байдлаар банкны үйлчилгээг авч байна. Банк санхүүгийн салбарын хамгийн гол хэрэглэгч болсон иргэдийн хувьд авч байгаа бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой маргаан гомдол гарвал хаана хандах ёстой байдаг вэ? Одоогийн хууль эргэцэн хүрээнд банк санхүүгийн салбарын зохицуулагч байгууллага Монгол банк санхүүгийн зохицуулах хороо нь харилцагч хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Банкны харилцагчийн гомдлыг Монгол банк, банкнаас бусад санхүүгийн салбарын хэрэглэгчийн өргөдөл гомдлыг санхүүгийн зохицуулах хороо хүлээн авдаг. Тухайлбал санхүүгийн зохицуулах хороонд зохицуулалттай салбаруудтай холбоотойгоор 2022 онд 629, 2023 онд 888, 2024 онд 854, 2025 онд 976 өргөдөл гомдол иржээ. 2025 онд ирсэн нийт өргөдөл гомдлыг салбараар нь харвал 50% нь даатгалын салбартай холбоотой гомдол эзэлсэн бол үүний дараа банк ус санхүүгийн байгууллага үнэт цаасны зах зээлтэй холбоотой гомдлууд эзэлжээ. Харин Монгол банкнд жилд 100 орчим өргөдөл гомдол ирдэг байна. Санхүүгийн зохицуулах хороонд хамгийн ихээр даатгалын нөхөн төлбөр олохоос татгалзсан нөхөн төлбөр олохгүй удаасан гих гомдол ирдэг бол Монгол банкны хувьд зээлийн гэрээний маргаан тэр дундаа зээлийн ангилалтай холбоотой өргөдөл хамгийн их ирдэг байна. За жилдээ ер нь нэг яг ирж байгаа өргөдөл гомдол бол нэг 1000 гаруй байдаг. За тухайн жилээс хамаарч. Тэгээд тухайн өргөдөл гомдлын ер нь 50 орчим хувийг нь бол даатгалын маргаан гэдэг. Өөрөөр хэлбэл даатгалын нөхөн төлбөрийг олохгүй байна. Эсвэл нөхөн төлбөрийг одоо хугацаа хоцроож олгож байна. За эсвэл дутуу олголооч гэдэг. Ийм төрлийн маргаанууд их эзэлдэг гэсэн. Тэгэхээр яагаад даатгалын маргаан бас ингэж их ирж байгаа вэ гэхээр нөгөө даатгалын маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа нь эхлээд санхүүгийн зохицуулах хорон дээр одоо заавал хийх төстэй гэдэг хуулийн зохицуулттай. Тийм учраас тэрний дараа бол шүүх рүү очих эрх нь нээждэг учраас тэрэн дээр бол энэ маргаанууд бол бас дийлэх гомдлуудыг эзэлдэг гэсэн. Гэхдээ одоо санхүүгийн зохицуулах хорон дээр байгаа тэр гомдол маргаанууд бол одоо даатгуулагчийн тал дийлэнх тохиолдолд гардаг боловч тэрмээ нь бол нөгөө яг цаашаа биелэгдэх шинж нь бол одоо эрх зүйн орчин бол дутмаг. Өөрөөр хэлбэл заавал даатгуулагч хороо даатгуулагчийн талд шийдвэр гаргасан ч гэсэн цаашаага шүүх рүү очиж заавал дахиж нэг хэмжлээ гаргаж шүүх дээр очиж маргааны шийдвэрлүүлж ажлыг дуустдаг ийм л зохицуулалттай байгаа учраас одоо энэ маргааны тоо бол даатгалын одоо тохиолдол төр жоох их байгаад байгаа гэсэн. Сүүлийн одоо 5 жилийн статистикаас ингээ харж байхад жил бүр нэг Монгол анхны иргэдийн гомдол нэг 500 арай хүрэхгүй ширхэг бол ирж ин. За гомдол маргааныг ингээд ангилаад аваад үзэх юм бол ер нь баг 90% зээлийн үйл ажиллагаатай холбоотой гомдлууд бол ирж байна. За зээлийн үйл ажиллагааны гомдлыг бид нэр дотор нь дахиад ангилах юм бол яг нэг зээлийн ангилалтай холбоотой буюу зээлийн мэдээллийн сантай холбоотой тийм санал хүсэлт гомдлууд бол ирж байна. За энэ гомдлыг бол одоо бид нэр зээлийн мэдээллийн тухай хуулиар бол шийдвэрлээд ингээ явж байгаа. Иргэдийн гомдлоор хамгийн түрүүнд бол тухайн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч буюу банк өөрийнхөө одоо гомдол маргаан шийдвэрлэх дэд бүтцээрээ бол ажиллаж эхэлдэг. За анхаашдных нь бол тухайн байгууллагын дотоод аудит байна те. За тандан судалгаагаар бол ерөнхийдөө нэг 30 гаруй мянган бол харилцагчийн гомдол байгаас маш цөөн тооны хувь хэмжээ нь бол шийдвэрлэгдсэн. За тэгээ шийдвэрлэгдэггүй болоод тэдний нөгөө түрүүний ярьсан те 500 орчим гэдэг бол бас тийм ч их биш ер нь бол. Тэгэхээр ер нь мэдлэггүй байгаас гэдэг юм уу мэдээллийн тэгш бус байдлаас болоод иргэд маань яг хаана хандхаа мэдэхгүй байгаа. За өнөөдөр хэрэгжиж байгаа эрх зүйн зохицуулалтаар
санхүүгийн хэрэглэгч өргөдөл гомдол гаргавал Монгол банк санхүүгийн зохицуулах хороо хүлээн авч эцсийн шийдвэрийг шүүх тэр дундаа иргэний эргийн шүүхээр авч хэлцдэг. Өмгөөлөгч хөлслөхөөс эхлээд зардал өндөр, цаг хугацаа их шаарддаг учраас шүүхээр асуудлаа үргэлжлүүлж явдаг иргэн төдийлөн байдаггүй. 2025 онд санхүүгийн зохицуулах хороонд ирсэн 976 өргөдөл гомдлын хүрээнд 3.5 орчим хувь буюу 34 хэрэг нь шүүхэд нэхэмжлэл гаргасан бол үүний өртөө 19 нь эцэслэн шийдэгдсэн байна. Санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн үндэс бол байдаг. Дээр нь бол зохицуулагч байгууллагуудаас өөрсдийнхээ гарах бүрийн эрхийнхээ хүрээнд дүрм журамдаа бол хэрэглэгчийн эрхийг хамгаалах зохицуултуудыг суулгаад ирсэн байдаг. Нэлээд журмууд гарсан байдаг. Харамсалтай нь эдгээр нь бол хуулиас түвшнөөрөө тийм ээ арай доогуур гэдэг юм журмын түвшинд байдаг. Тийм учраас хэрэгжилт сангүй байдаг. Хоёрдугаарт журмаар тогтоосон үүргийн дагуу зөрчлийн хуулийн дагуу ч юм уу хариуцлага хүлээх боломж нь арай сул байдаг. Түрүүн хэлсэн хоёр байгууллагын хүрээнд бол янз бүрийн дүрм журам байдаг учраас нэгдсэн байдлаар цогц байдлаар авч үзсэн байдал нь хангалтгүй байсан. Тийм учраас энэ удаагийн хууль боловсруулах гаргах гол шаардлага нь бол энэ санхүүгийн салбарт хэрэглэгч гэдэг маань хэн байх юм, ямар эрх үүрэгтэй байх юм, энэ эрх үүрэг нь зорчигдсон тохиолдолд ямар арга хэмжээ авч хариуцлага зөрчсөн этгээд хариуцлага ногдуулж болох юм бэ гэдгийг нэг цогц ийм эрх зүйн хүрээ бүрдүүлсэндээ байгаамаа. 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах нь санхүүгийн системийн урт хугацааны доктортой байдлыг хангах, эдийн засгийн хөгжлийг дэмжих илүү ач холбогдолтой болсон. Иймээс ч улс орнууд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах чиглэлээр хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээс эхлээд санхүүгийн бүтээгдэхүүн үйлчлэгээний талаарх мэдээллийг ил тод болгох, бизнесийн ёс зүйг сахих, маргаан шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгох зохицуултыг хийж эхэлсэн байдаг. Манай улсын хувьд 2017 оноос Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулах суурь судалгаа хийх, туршлах судлах чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд энэ оны 5 дугаар сарын 21-нд санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг улсын их хурлд өргөн барьсныг өнгөрсөн 7 хоногт улсын хурлаар хэлэлцэхийг дэмжсэн. Хуулийн төсөлд бүтээгдэхүүн үйлчилгээ мэдээллийг ил тод болгох, шударга харилцааг бий болгох, иргэд өөрийн өргөдөл хомдлон хялбар шийдвэрлүүлэх, санхүүгийн боловсролыг дэмжих гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр боловсруулжээ. Санхүүгийн салбарт үйлчлэгээ авж байгаа иргэн хуулийн этгээд үйлчлэгээ авж байгаа харилцагч тийм ээ үйлчлүүлэгчийн эрх ашиг хамгаалагдах бол маш чухал асуудлын нэг. Яагаад тэгэхээр ер нь бол энэ даатгуулын үйлчлэгээ, зээлийн үйлчлэгээ, хөрөнгө оруулалтын үйлчлэгээ, хувьцаа тодорхой хөрөнгөний зах зээл дээр ордог ийм үйлчлэгээн дээр орж байгаа иргэд бол ялангуяа манай энэ зах зээл чинь бол илүү иргэдэд суурилсан зах зээл. Мэргэжлийн хөрөнгө оруулагч, урт хугацааны тэтгэврийн гэдэг юм уу, даатгалын гэдэг юм уу, хөрөнгө оруулалтын сангууд хөрөнгө төлөвшөөгүй, бэхжээгүй байгаа зах зээл дээр бол ер нь иргэдэд суурилсан зах зээл. Тийм учраас иргэдийн эрх ашигыг хамгаалах, ялангуяа үйлчлүүлэгч, харилцагчийн эрх ашиг хамгаалах харилцаа бол энэ хуулийн төслөөр зохицуулах гэж байгаа. Энэ хуулийн гол зорилго бол цаашаа энэ харилцагч үйлчлүүлэх санхүүгийн салбарт үйлчлэгээ өгж байгаа харилцагч үйлчлүүлэгчийг нэгдсэн байдлаар хамгаалдаг ийм нэгдсэн тогтолцоо бүхий институц байгуулагдаад тэр нь бол хурдан, шуурхай, иргэдэд их тохиромжтой, иргэдийн цаг хугацаа хэмнэсэн. Тэгээ гол нь шийдвэр нь маш хэрэгжих бүрэн бололцоотой. Омбудсман гэж юу вэ? Удагчлан орчуулахад төвөгтэй ч хуулийн төсөлд санхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллага гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл банк ус санхүүгийн байгууллага, даатгалын, үнэт цаасны компани зэрэг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон тэдний хэрэглэгчийн хооронд гарсан санхүүгийн маргааныг үн төлбөргүйгээр түргэн шуурхай, хараат бусаар шийдвэрлэх чиг үүрэгтэй бие даасан мэрэгссэн байгууллага юм. Хуулийн төсөлд уг байгууллага нь улсын хурлын эдийн засгийн байнгын хорооны 7 гишүүнээс бүрдсэн удирдах зөвлөлийн гишүүн даргатай эдгээр хүмүүс 6 жилийн хугацаатай томилогдохоор тусгажээ. Удирдах зөвлөлөөс омбудсманы маргаан хянан шийдвэрлэх үйл ажиллагааг явуулахад тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын албыг нээлттэй сонгон шалгаруулж томилох бөгөөд тус ажлын алба нь улирал бүр мэдээллээ олон нийтэд болон зохицуулагч байгууллагад тайлгнах зохицуултыг хуулийн төсөлд тусгажээ. За санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн
одоо гол бас үзэл баримтлалуудын нэг бол юу вэ гэхээр санхүүгийн маргаан таслах байгууллага буюу санхүүгийн омбудсменыг бий болгох гэж байгаа. За өөрөөр хэлбэл санхүүгийн хэрэглэгчээс гаргаж байгаа санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн эсрэг гомдлыг тусдаа бие даасан хараат бус байгууллагаар шийдвэрлүүлнэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл санхүүгийн зохицуулах хорон дээр шийдвэрлэдэг байсан маргаануудыг өөр тусдаа бие даасан байгууллага шийдвэрлэх боломжтой. Монгол банкн дээр хэрэглэгчээс гаргаж ирсэн гомдлуудыг тусдаа бие даасан байгууллага. Гэхдээ энэ дээр бол нэг одоо онцлог юм нь юу байгаа вэ гэхээр санхүүгийн омбудсмен дээр бол санхүүгийн хэрэглэгч гомдол гаргана. Омбудсмений шийдвэр маань өөрөө санхүүгийн хэрэглэгчийн талдаа гаргах юм бол санхүүгийн одоо тэр шийдвэр маань ер нь хүчин төгөлдөр болдог. Цаашаа шүүхийн маргаан болж санхүүгийн одоо нөгөө үйлчлэл үзүүлдэг тусгай зөвшөөрөлтэй байгууллага банк санхүүгийн байгууллагууд маань цаашаа гомдол гаргах хэрэггүй. За тэгээд тэр маань шийдвэр нь халавчаа цаашаа явдаг. Цаашдаа тэр магадгүй нэг төрлийн маргаан олон гараад байвал тэр чиглэлээр санхүүгийн омбудсмен зөвлөмж хүргүүлэх. За тэр гомдлуудын мэдээллүүдийг угаасаа зохицуулагч байгууллагууд руу шинж байдлаар нь явуулна. Олон давтагж байгаа гомдлуудын талаар бол хэрэглэгчийн эрхийг зөрчиж байгаа асуудлаар зохицуулагч байгууллага буюу санхүүгийн зохицуулахаараа Монгол банк өөрийн хамаарах тэр байгууллагууд дээр хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр өөрийн даалгавар албан шаардлага хүргүүлж дахиж тийм зөрчил гаргахгүй байх талаар одоо ажиллагаанууд хийгдэж эхэлнэ гэсэн. Тэр ийг зөрчөөд ингээд дахиад тэр гомдлууд өргөжлээд байх юм бол тухайн байгууллагуудын тусгай зөвшөөрлийг одоо төтөлзүүлэх хүчингүй болох хүртэл арга хэмжээ авдаг. Ийм байдал руу шилжчихээр ер нь бол хуулийн төсөл рүү тусцсан байгаа гэсэн. За омбудсмений үйл ажиллагаатай холбоотой жилдээ 590 сая төгрөг энэ зардал гарна гэдэг тооцоо байгаа юм а. За эхлэлтийн санхүүжилтийг Монгол банкнаас гаргагч, за Алстай банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгалын компани зэрэг санхүүгийн одоо зах зээлийн оролцогч, үйлчилгээ үзүүлэх салбарын оролцогчид жилийн хураамж, за шимтгэл байдлаар бүрдүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байгаа юм а. За нэрнээсээ эхлээд үйл ажиллагаа, чиг үүрэг, эрх зүйн зохицуултна гэд бүгд одоо шинэ байгаа. Омбудсмен нь санхүүгийн хэрэглэгчээс гаргасан санхүүгийн үйлчилгээтэй холбоотой бүх төрлийн хэргийг хянан шийдвэрлэхгүй юм а. За тодруулах юм бол хуулийн төсөл дээр хөдөлмөрийн үсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүн бүхий гомдол маргааныг хянан шийдвэрлэнэ гэж заасан байгаа юм а. За өнөөдрийн байдлаар манай улсын хөдөлмөрийн үсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгаа бол за 80 хүртэл сая төгрөгийн одоо маргааныг омбудсмен хянан шийдвэрлэх боломжтой гэж харагдаж байгаа юм а. За санхүүгийн салбарт харьцангуй бага үнийн дүнтэй иргэдийн энэ маргааныг шийдэх омбудсмент за их хурлын хэмжээний одоо удирдах зөвлөл байх шаардлага байгаа юу гэдэгт судлаач дараах байр суурийг илэрхийлж байна. Олон улсын жишгээр бол янз янзын одоо зохион байгуулалттайгаар энэ асуудлыг шийдвэрлэдэг. Яг нэг нэлээд төгссөн арга нь бол энэ санхүүгийн салбарын омбудсмен гэж бие даасан бүтцийг гаргаж ирж байгаа. Тэгээ яг бол энэ бол тодорхой нэг төрлийн ч юм уу тийм ээ. Хувийн за зарим газар бол одоо санхүүгийн байгууллагуудын тэр холбоод мэргэжлийн холбоод хүртэл энэ омбудсманыг гаргаж ирээд одоо салбарынхаа нэр хүнд гэдэг юм уу иргэдийн итгэлийг дээшлүүлэхийн тулд нэвтрүүлдэг юм механизм байдаг. Тэр санхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллага омбудсманыг бол бас улсын хурлын эдийн засгийн байнгын ороноос одоо 7 гишүүнтэй удирдах зөвлөлийг томилох зэрэгээр нэлийн одоо бүтцийг нүсэржүүлсэн харагдаж байгаа. Тэгэхээр би түрүүнээс энэ давагдах маргаанууд бол маш жижиг дүнтэй зөвхөн иргэдийн маргаан одоо шийдвэрлэх бүтэц учир тэгээд эцсийн шийдвэр гаргадаг байгууллага учир нэг их одоо улс төрийн тийм ээ нөлөөллөөс одоо болгоомжлох хамгийн том одоо болгоомжл байх шаардлагатай юу тийм ээ. Тэгэхээр яг миний хувь мэргэжлийн хувьд бол анх төсөлд явж ирсэн тэр одоо сангийн яам Монгол банк санхүүгийн зохицуулах ороноос нэг гишүүн томилчдаг тийм ээ. Тийм санхүүгийн салбар доторх бүтцэн байсан бол одоо бас харцангөө одоо авсаархан бас хурдан тийм шуурхай ажиллагаатай байх боломж нь илүү байх байсан болов уу гэж харж байна. За иргэд банк санхүүгийн байгууллага хоорондын гэрээний маргаан өнөөдөр зөвхөн иргэний эргэн шүүхээр эцэслэгдэж байгаа. За хугацааны хувьд аваад үзвэл 6 сараас 3 жил хүртэл үргэлжилдэг. Одоо энэ процесс хэрвээ энэ хуулийн төсөл батлагдвал 30 хоногийн дотор шийдэгдэх бүрэн боломжтой болох юм а. За урьдчилгаагүй хүүгэн нөхцөлтэй зээл, за эсвэл 100% нөхөн төлбөртэй даатгал, зах зээл дээрх хамгийн өндөр хүүтэй хадгаламж гэх зэргээр за санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ компаниуд олон нийтэд
гэхэд сурталчилдаг. За гэхдээ ямар нэгэн асуудал үүсгэд сурчлаад байсан энэ үр дүн иргэд хэрэглэгчдэд ирэхгүй тохиолдол цөөнгүй байдаг юм а. За үйлчилгээ үзүүлэгч борлон хэрэглэгчийн мэдээллийн зөрүүтэй байдлаас үүдэлтэй энэ асуудлыг цаашид илүү ил тод байдлыг сайжруулах байдлаар шийдэх боломжтой гэж албаныхан харж байгаа юм а. Хуулийн төсөлд санхүүгийн үйлчилгээний нийт өртөг, түүний задаргаа, төлбөрийн хуваар, бүтээгдэхүүний онцлог, эрсдэл, үр дагаврын талаарх мэдээллийг бүрэн үнэн зөв, ойлгомжтой, харьцуулж болох байдлаар хэрэглэгчид өгөх, хэрэглэгчийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх, эдгээр суур мэдээллийг гэрээ байгуулсны дараа бус, гэрээ байгуулахаас өмнө ил тод болгох зохицуултууд тусжээ. Мөн зээлийн бодит өртгийг зарласан хүү, шимтгэл, хураамж болон бусад нэмэлт зарлыг багтаасан дүнг жилийн 365 хоногоор тооцсон хуваар илэрхийлэхээр тодорхойлсон нь бүтээгдэхүүн хоорондын харьцуулт хийх боломжийг нэмэгдүүлнэ гэж хууль санаачлагч үзжээ. Одоо зөвхөн нэрлсэн хүүг мэдээлэх нь хэрэглэгчид зээлийн нийт өртгийг буруу үнэлэх эрсдэлтэй учраас бодит өртгийг ил тод болгох нь нуугдмал төлбөр, шимтгэл хураамжийн эрсдлийг багасгахад чухал. Үүнээс гадна хуулийн төслийн 6 дугаар зүйлд санхүүгийн хэрэглэгч нь зээлийн төлбөрийг зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаанаас өмнө нэмэлт торгуул, нэмэлт хураамж, шимтгэл төлбөргүйгээр бүхэлдэн болон хэсэгчлэн төлөх, санхүүгийн үйлчилгээг авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шимтгэл, хураамж, нэмэлт төлбөр торгуулгүйгээр тухайн үйлчилгээнээс татгалзах, цуцлах хэрэгтэй байх зохицуулалт оржээ. Хуулийн төслөөр маш сайн тайлбарлах юм үүргийг санхүүгийн байгууллага бол хүлээж байгаа. Нөгөө талаас гэрээ хэлцэл өөрөө уншигдах үйц, тоод гаргагдах үйц гэдэг ингээд суур шаардлагуудыг бас ингээд тавьж байгаа. Нөгөө талаар яг тухайн бүтээгдэхүүнтэй холбоотойгоор яг ийм шалгах ийм хуудастай бас болохыг тайлбарсан уу, хэдэн минут тайлбарсан, ойлгосон уу, ойлгоогүй юу гэд ингээд айгүй олон шаардлагуудыг бас тавьж байгаа. Энэ нь өөрөө эргээд тодорхой магадгүй тусгай хэрэгцээтэй хүмүүс байхыг үүсэхгүй. Тэгэхээр тэр хүмүүс рүү чиглэсэн бас тусгайлсан бодлого журамтай байхыг бас хуулийн төслөөр шаардж байгаа. Нөгөө талдаа ахмад настанд хүртэл бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэхдээ яг ямар хэрэгцээ шаардлага байгаа юм те тэрнтэй нийцтэй юм бодлого журамтай байхыг хуулийн төсөл өөрөө шаардж байгаа. Монгол улсад бол санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажиллагаа бол яг хийгдэж эхэлсэн. За үүний хүрээнд бол банкны холбоон дээр жишээ нь банкны үйлчилгээний кодекс гэдэг баримтчгийг 3 жилийн өмнө бүх банкуд хамтраад батлаад үйл ажиллагаанд нэвтрүүлээд мөрдөөд явахаар ийм шийдвэр гарсан байдаг. За энэ маань бол тодорхой хэмжээгээр энэ удаагийн санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйлдэл агуулгатай бол давхцах зүйл байдаг. Өөрөөр хэлбэл өөрийнхөө харилцагчдыг бас эрхийн хүндлэе. Тийм ээ бүтээгдэхүүн үйлчилгээгээ бас хэрэгцээ шаардлагууд нь нийцүүлээ, хариуцлагатай бай, хүндэтгэлтэй хандъя гэсэн иймэрхүү зарчмуудаа суулгаж өгөөд үйлчилгээд бас бүрээр бас нэг тодорхой арга хэмжээнүүдийг ингээд жагсаасан иймэрхүү баримтчиг боловсруулагдаад явж исэн. Тийм учраас энэ санхүүгийн салбарт бол энэ хуулийг хэрэгжүүлэхэд бол тухайн зохицуулалттай салбараас хамаарат бэлэн салбар тийм ээ харьцангуй бэлэн бус гомдч хэрэглэхтэй салбар янз янз байгаа. Жишээ нь юу гэдгийг энэ олон зохицуулалтыг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч бүх этгээд биелүүлэхээр тусгасан байгаа нь харьцангуй нөгөө хэмжээ, хөгжлийн түвшин зэрэгс хамаарат бас ялгууртай байсан бол арай зохистой хэрэгжихэд илүү боломжтой байх болов гэж харагдаж байгаа зүйл байгаа. За 2022 онд Монгол банкнаас хийсэн иргэдийн санхүүгийн мэдлэгийн түвшин тогтоох судалгаанаас харахад манай улсын иргэдийн санхүүгийн мэдлэг 52.1%-тэй, харин эдийн засгийн мэдлэг нь 44.2%-тэй, санхүүгийн боловсролын чадамж бол 49.5%-тэй гэж үнэлэгджээ. За өөрөөр хэлэх юм бол манай улсын 2 хүн тутмын нэг нь санхүүгийн боловсрол тааруу гэдэг үр дүн энэ судалгаанаас харагдаж байна. За энэ нь санхүүгийн маргаан үүсэх гол шалтгааны нэгээр зүй ёсоор нэрлэгдэж байгаамаа. За хуулийн төслийн 23-ийн 8-д тэгвэл санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч нь жил бүр үйл ажиллагааны цэвэр ашигын 1%-аас доошгүй хувийг олон нийтэд санхүүгийн боловсрол олгох ажилд зарцуулна гэж заасан байна. За их наядаар хэмжигдэх ашигтай ажилдаг банкуудын хувьд энэ нь багагүй дүн болох нь ойлгомжтой хэдий ч ирээдүйн харилцагчаа өнөөдрөөс бэлтгэж зарцуулж байгаа хөрөнгө оруулалт гэж ойлгох хэрэгтэй гэж албаныхан тайлбарлаж байгаа юм а. Олон улсад ялангуяа энэ хөгжсөн улсуудын энэ суур үндслүүдийнх нь нэг нь бол санхүүгийн боловсрол юм байна. Санхүүгийн мэдлэг юм байна. Өөрөөр хэлбэл аль наснаас хүүхэд байхаас нь бэлдэх юм уу? Дунд наснд нь ямар мэдлэг олгох юм? Ахлах сургуульд байхад нь ямар мэдлэг олгох юм? Их сургуульд байхад нь ямар мэдлэг олгох юм те?
За тэгээд одоо ялангуяа ажил эрхлэлтийн түвшин яг эд үе дээр байгаа тий үр орлогын харьцаа сайтай гэдэг ч юм уу ийм тохиолдолд ямар мэдлэгтэй байх вэ? Ахмад наснууд ямар мэдлэгтэй байх вэ? Хөгжлийн бэрхшээлтэр ямар бүгд өөр өөр ялгаатай хэрэгцээ шаардлага бүгд өөр байдаг. Гэсэн хэрнээ бүгд санхүүгийн хэрэглэгч болж байдаг. Хүүхэд хүртэл одоо банкар дамжуулаад хүүхдийн мөнгө авдаг. Тийм ээ. Тэгэхээр ахмад настай хүртэл тэтгэвэр авдаг хэрнээ зээл авах хэрэгцээ шаардлага байж л байдаг. Тэгэхээр энэ хүмүүст бүгдэнд нь зориулсан нэг тийм санхүүгийн боловсрол мэдлэг гэдэг ийм зүйлийг бол олж тогтоох боломжгүй. Тэгэхээр тэр насны, хүүсний хэрэгцээ шаардлагатай хүрсэн болвол одоо ийм хөтөлбөр бол зайлшгүй хэрэгтэй. Тэгэхээр энэ маань мэдээж хэрэг Монгол улсын боловсролын тогтолцоо нэгдсэн байдаг учраас санхүүгийн доктортой эдлийн зөвлөл боловсролын хамтаа хамтарч агаад хөтөлбөр Монгол улсын хэмжээнд өөр газар өөр зүйл ярьдаггүй яг нэг загвараар эрсдэл одоо онцлог ялгаатай байдал одоо хэрэгцээтэй байдлуудын тусгасан тийм хөтөлбөртэй болоод тэрийг хэрэгжүүлж ажилтдаг байя гэж байгаа. За энэ дээр бол санхүүгийн үйлчлэг үзүүлж байгаа тусгай зөвшөөрөлтэй банк санхүүгийн байгууллагууд давхар хамт энийг хэрэгжүүлэхэд зардал гаргаж үүрэг оролцоотой оролцоно гэдгийг хуулиар үүрэг бий болгосон. Энэний үүргийн гол одоо санаа юу вэ гэхээр нөгөө талдаа эхлээд зардал гарч байгаа юм шиг боловч энэ санхүүгийн хэрэглэгчээс санхүүгийн үйлчлэг үзүүлэгч нар ашиг орлого олдог. Тийм учраас одоо ирээдүйд өөрснийхөө хэрэглэгчийг одоо бэлдэх маргаангүй байх хоорондоо тий шудраг тэгш одоо ашигтай санхүүгийн үйлчлэг үзүүлдэг байхад энэ бол зайлшгүй юм байна гэж үзэж байгаа. Олон улс ч гэсэн яг ийм судалгаа гарсан байна гэсэн. За санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай одоо энэ хуулийн төсөлд ийхүү оролцогч талуудын эрх үүргийг наривчлан тусгаснаас гадна за хариуцлагын тогтолцоогч бүрдүүлэхээр одоо заасан байгаамаа. За тухайлбал мэдээллийн үүргээ зөрчсөн хувь хүн 10,000, за хуулийн этгээд 100,000 нэгжээр за гомдол шийдвэрлэхгүй хохирол учруулсан тохиолдолд за эсвэл омбудсманд нөлөөлөх эсэргүүцсэн тохиолдолд хувь хүнийг 20,000, за хуулийн этгээдэг 200,000 нэгжээр торгох хариуцлагыг зөрчлийн тухай хуульд оруулахаар одоо энэ хуулийн төслийг дагалдуулаад байгаа юм а. За улсын хурлаар хилцэж эхэлж байгаа санхүүгийн хэрэглэгчийн одоо эрхийг хамгаалах тухай энэ хуулийн төсөл хэрвээ батлагдах юм бол за алстаа санхүүгийн тогтвортой байдалд одоо чухал нөлөө үзүүлнэ. За үүнээс урьдчилж хуулийн төсөл тусгасан улсын хурлын хэмжээнд хүргэж хэд томруулсан бүтэц за нийтээр нь чангаруулсан үүрэг хариуцлагыг банк санхүүгийн одоо салбарын даах уу гэдэг асуудлыг хилцүүлгийн үеэр хамгийн ихээр анхаарах шаардлагатай юм а. За үзэгч та бүхэнд тоонтой хөтөлбөрийн энэ удаагийн дугаар хүрлээ хамт байсанд баярлалаа.